халдвар бол зөвхөн одоо нэг вирусын тухай юм уу нэг өвчний тухай асуудал биш болчоод энэ бол нийгмийн эдийн засгийг хамарсан нэлээд том асуудал учраас бид харах өнцөг маань одоо зөвхөн одоо халдвар гарах чинь халдвар одоо аюултай гэдэг талаасаа биш нийгмийн эдийн засагт нөлөөлж байгаа нөлөөллийг тооцож бид маш шуурхай иргэдээ энэ ядууралд орхоос одоо сэргийлсэн арга хэмжээнүүдийг шуурхай хийх хэрэгтэй байна. Тухайлх юм бол одоо энэ одоо бид нар чи одоо 11 сарын өвчнийг дэлхийд даяараа тулаа явцсан 65 сая хүн өвдсөн бидэнд одоо нэлээд их туршлага хоримтлуулсан байсан юм зүйлүүд бол зөндөө байна. Тийм учраас ерөөсөө маск бол одоо хамгаалтын том зэвсэг. За мөн одоо халдвар гарсан голомтууд дээр том хязгаарлалт тавиад бусад хэсгүүд дээр одоо хяналтуудыг одоо маск зүүж эдийн засгийн бас одоо үйл ажиллагаануудыг арай жоохон суллах, явуулах чиглэлд бол одоо илүү шуурхай ажиллах хэрэгтэй байна. За вакцины хувьд бол одоо сонголт бол нэгэн сонголт бас байж болохгүй. Яг тэгэхээр иргэн болгон өөр өөрийн гэсэн бодолтой дээрээс нь хүсэл зорилго нь янз янз байх. Хэдий одоо вакцины одоо шийдвэрүүд 4-5 вакцин гарлаа ч гэсэн Монгол улс бас ганцхан вакцин биш 2-3 төрлийн вакцинтай энийг одоо иргэн өөрөө сонгох тийм боломжтой байх нэг чухал.